тагтан дээр төвжигдсэн шулан. Намайг 8 настай байхад аав ээж хоёр маань анх удаа өөрийн гэсэн байртай болсон юм. Тэр байр тийм шинэ биш байсан. Гэхдээ бидний хувьд тэр бол мөрөөдлийн гэр байлаа. Аав ээж хоёр маань олон жил дэлгүүрээ ажиллуулж идэх өмсгөө хүртэл хэмнэж байж арай гэж авсан байр. Өмнө нь байрны гэрээ дуусах бүрд дараа нь хаашаа нүүх болох гэж санаа зовдөг байсан бидэнд өөрийн гэсэн гэртээ болно гэдэг үнэхээр том ад жаргал байсан. Байр хуучинч гэлээ цэлгэр. Нар сайн тусдаг. Дээрээс нь нэг давхарт байсан болохоор шатаар өгсөх шаардлагагүй. Тэр үед би үнэхээр их баярлсан. Гэхдээ тэр гэрт биднийг юу хүлээж байсныг тэр үед хэн ч мэдээгүй. Нүүж ирсэн эхний өдөр би шинэ гэрээ үзэх гэж энд тэндгүүгүйж байлаа. Энэ өрөө, тэр өрөө, зочны өрөө, миний өрөө. Бүх зүйл шин, сонирхолтой санагдаж байсан. Тэгээд зочны өрөө рүү алхаж явтал нүүлгэлтийн ажилчдын дунд нэгэн хачин хүн харагдав. Манай тагтан дээр хар өнгийн хамбууг өмссөн нэг эмэгтэй зогсож байлаа. Тэр зочны өрөө рүү цоо ширтэж байсан. Царай нь өгсөн хүн шиг барайсан. Нүд нь хонхойсон. Би жаахан байсан болохоор аав ээжийн таньдаг хүн юм болов уу гэж бодсон. Гэхдээ харах тусам тэр эмэгтэй нэг л хүн шиг биш санагдаж байлаа. Надтай харц тулгарх мөчид тэр нүрээ муухай үрчилгэн инээмсэглээд над руу гараараа тоглоо. Нааш ир гэж хэлж байгаа юм шиг. Тэр мөчид би шууд ээжийг хайж очиод ээжээ, тагтан дээр нэг хачин эмэгтэй байна гэж хэлэхэд нүүлгэлтийн ажилд дарагдчихсан байсан ээж маань дими юм яриад байлгүй зүгээр бай гэж хэлсэн. Би хэд хэдэн удаа хэлсэн ч хинч надад итгээгүй. Аавч бас тавилах, эд зүйлсээ янзлах гэж завгүй байлаа. Тэгээд би ч удалгүй тэр эмэгтэйг мартаж орхисон. Учир нь надад анх удаа өөрийн гэсэн өрөө бий болсон юм. Ор төгөлдөр хуурах компьютер гээд бүх зүйл яг мөрөөдөл шиг санагдаж байлаа. Тэр орой бид нүүж дуусаад гэр бүлээрээ гадуур хоол идсэн. Аав ээж хоёр минь их баяртай байсан. Би ч бас маш аз жаргалтай байлаа. Гэрлүүгээ буцаж ирэхэд аав машинаа тавихаар үлдэж ээж төрүүлээд гэр рүү орсон. Би аавтайгаа хамт ормоор санагдаад зогсоолын ойролцоо хүлээж байв. Тэгээд санамсаргүйгээр гэрийнхээ тагт руу харчихв. Өдөр харсан өнөөх хар хувцастай эмэгтэй харанхуй тагтан дотроос над руу цоо ширтээд зогсож байлаа. Би ясандаа шууд хашгирсан. Намайг хашгирахад тэр эмэгтэй амаа аимшигтайгаар ангаалгаад над руу дахиад л гараараа тохиж байлаа. Нааш иргээд л аав маань намайг хашгирахыг сонсоод сандран гүйж ирэв. Юу болов? Хаана бэртсэн юм? Би ясандаа өгч хэлж чадалгүй зүгээр л тагт руу заасан. Гэхдээ аавыг харах үед тэр эмэгтэй аль хэдийн алга болсон байлаа. Тэр өдрөөс хойш өнөөх эмэгтэй тагтан дээр байн үзэгдэх болов. Ялангуяа аав ээжийг эзгүй үед тэр зүгээр л тагтан дотор зогсоод над руу ширтэн. Заримдаа инээн, заримдаа гараараа дохино. Заримдаа яг л ууралсан мэт царай нь муухай үрчийн. Би хэлэх бүрд аав ээж хоёр намайг худлаа ярьж байна гэж загнадаг байсан. Тиймээс би тагт руу харахгүй байхыг хичээдэг болсон. Гэхдээ нэг зүйл надад бага зэрэг тайвшрал өгдөг байлаа. Тэр эмэгтэй гэр дотор орж ирч чаддаггүй юм шиг байсан. Зөвхөн тагтан дээр л байдаг шүү гэж бодож өөрийгөө тайвшруулдаг байв. Гэвч нэг өдөр ээж зочны өрөөний ханын цаасыг ажиглаж байгаад хачин бөмбийсэн хэсэг байгааг олж харсан. Нөгөө талын хананд ч мөн адил улмөр байлаа. Ээж ааваас ханын цаасыг хуулалгүй дээрээс нь наачсан юм уу гэж асуув. Аав өмнөх эзэн тэгвэл зүгээр гэсэн гэж тайлбарласан. Гэхдээ ээж тийм зүйлд маш нихур хүн байсан болохоор шууд хотог авч ирээд цөмбийсэн хэсгийг зүсэж хуулж эхлэв. Ханын цаасны цаанаас шар өнгийн хуучин сахиус гарч ирлээ. Нэг биш. Хид. Ээжийн царай нэг л эвгүй болж. Бүгдийг нь хуулж хай. Ханын цаасыг шинээрнэ гэж хэлв. Яг тэр мөчид тагтан дээр өнөөх эмэгтэй гарч ирээд над руу цоо ширтлээ. Би айсандаа арагшаа унаж чангаар хашгирсан. Маргааш нь ханын цаас сулах хүн ирж зочны өрөөний ханын цаасыг бүгдийг нь хуулсан. Тэгтэл ханын цаасны цаана тоо томшгүй олон сахиус наалтай байв. Хан бүр дээр, булан бүрт, тагт руу харсан хэсэгт хүртэл. Аав болон засварчин ах хоёр тэр сахиуснуудыг нэг нэгээр нь хуулж эхлэхэд тагтан дээр хэмэгтэй яг баярлаж байгаа юм шиг бие хөдөлгөж эхлэв. Тэгээд гинэт галзуу юм шиг инээж эхэлсэн. Сахиуснуудыг хуулж дуусах үед тэр эмэгтэй анх удаа тагтны хаалгыг өөрөө нээв. Тэгээд зочны өрөө рүү толгоогоо цохиулгасан. Би бүх биеэрээ хурцчихсан. Тэр үед л би ойлгосон. Тэр сахиуснууд түүнийг тагтан дээр хорж байсан юм байна. Одоо харин түүнийг барьж байсан зүйл байхгүй болсон.
Би айсандаа шалан дээр унсан хуучин сахиуснуудаас хэдийг шүүрч аваад өрөө рүүгээ гүйж орсон. Тэгээд хаалганыхаа дотор талд нууцаар нааж орхив. Тэр шөнө аав маань хар дарж зүүдлээд чангаар хашгирч сэрсэн. Хүйтэн хөлсөн цуталчихсан. Амаараа нэг л үгийг давтаад байв. Хар хувцастай эмэгтэй. Гэрийн уур амьсгал тэр өдрөөс хойш мөс шиг хүйтэн болсон. Тэр орой би өрөөнийхөө хаалганд наасан сахиуснуудаа шалгаад унтах гэж хэвтэв. Гэтэл зочны өрөөнөөс нэг хачин дуу аялах дуу сонсогдлоо. Намуу хэрний арьс арзайлхан зэвүүн дуу. Би хаалгаа үл ялэг онгойлгож харсан. Тэгээд шууд буцаагаад хаасан. Учир нь хар хувцастай өнөөх эмэгтэй ээжийн хөлнөөс зуурчихсан. Түүнийг зочны өрөөний гол руу чирж байсан. Би айцаа дарж дахиад хаалгаа жаахан нээж харлаа. Тэр эмэгтэй ухаангүй хэвтэж буй ээжийн дээр гарчихсан. Дээрээс нь баярлаж байгаа мэт үсэрч байв. Тэгснээ гинт толгоогоо над руу огцон эргүүлсэн. Шүднийхээ завсраар шүлсэн урсаж нүд нь хүн биш юм шиг гялалзаж байлаа. Тэр удаанаар миний өрөөний хаалга руу мүлхэж эхлэв. Яг хүн шиг биш. Мөрн хачин мөрийж үе мөчөнд эвгүй дахиагаад шалан дээгүүр чирэгдэн ойртож байсан. Хаалгаа нээдэ. Хүйтэн байна. Гармаар байна. Тэгээд хаалган дээр минь хумсаараа маажиж эхлэв. Хаалганы цаанаас ялзарсан усны өмхий үнэр үнэртэж би амьсгалж авч чадахгүй хөшчихсөн. Тэгтэл тэр гинэд инээхээ болоод хаалганд чихээ наасан мэд хэсэг чаганснаа маш сулхан хоолоогоор. Чи намайг харж чаддаг юм байна гэж шивнэв. Тэр мөчөд л би ойлгосон. Энэ гэрт байгаа хүмүүсээс зөвхөн би л тэр зүйлийг хардаг байжээ. Тэгээд тэр аажмаар босож үүдний хаалга руу эргэж хараад нэг л эвгүй нэмсэглэл татав. Яг тэр үед миний толгойд нэг зүйл орж ирсэн юм. Тэр яагаад өөрөө гарч чаддаггүй юм бол? Яагаад үргэлж тагтан дотор л байсан юм бол? Магадгүй түүнийг барьж байсан зүйл одоо хүртэл энэ гэрт үлдсэн байсан байх. Би айцаа дарж өрөөнийхөө хаалган дээр наасан хуучин сахиуснуудаас нэгийг симэрхэн хуулж авлаа. Тэр зүйл намайг анзаараагүй бололтой үүдний хаалга руу ширтсээр байсан. Тэгээд би хамаг хурдаараа гүйж очиод өнөөх сахиусыг нуруунд дээр нь наачсан. Тэр доороо маш их тарчилж буй мэд дуугаар нь чарлаж шалан дээгүүр татуулцаж эхлэв. Би айсандаа бараг ухаан алдах шахсан ч ээжигээ татаж сэрээгээд хоёулаа гэрээсээ шууд гүйн гарсан юм. Хожим нь бид өмнөх эзэнтэй уулзаж үннийг мэдсэн. Тэр гэрт үнэхээр нэг аимшигтай зүйл байсан гин. Өмнөх эзэж бас буугийн тусламжтайгаар түүнийг олж мэдээд зочны өрөөний хананд сахиус нааж өнөөх зүйлийг тагтан дээр хорьсон байжээ. Эцэст нь аав ээж хоёр маань чөтгөр хөөдөг нэг хөгшин ламыг олж уулцсан юм. Тэр лам манай гэрт ирж тагтан дээр байсан тэр зүйлийг шавар лонхонд хийж дүүжээд бүрмсэн авч явсан гэдэг. Тэр өдрөөс хойш бид дахиж юу ч хараагүй. Гэхдээ зарим шөнө би сэрээд шин гэрийнхээ тагт руу харахтаа өөрийн ирэхгүй амьсгаагаа дардаг. Яагаад гэвэл хөшигний цаана хар хамбуугны хормоо салхигүй байхад ч үл ялэг хөдөлж байх шиг санагддаг юм.